Эрдэст Vita Plus. Дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн. Open your head, take a glass, don't be scared, I'm right here, you wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. Орой минь өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Улсын их хурлын даргын зөвлөх 30 сүрэнгийн байгальмаа оролцож байна. Танд орой минь хүргье. За орой минь хүргэе. За барилга хот байгуулалтын дэцэд байгальмаа, 30 сүрэнгийн байгальмаа, барилгын байгальмаа, моохын байгальмаа гэдэг ингээд их олон байгальмаа байна. Дэцэд байгальмаа гэл. Танд одоо яг аливаар нь дуудуулахад их таатай байдаг вэ? За мэдээж эцэгхээс заяасан овг нэрээрээ одоо бүтнээр нь тэгээд эцгийнхаа нэрээр одоо дурсагдаж ингэж байх бол өөрт их дотно байдаг. Одоо 30 сүрэнгийн байгальмаа гэдэг нэрэнд одоо илүү дуртай. Мэдээж хийж байгаа үйл ажиллагаагаас шалтгаалаад бол одоо нам дотроо моохын байгальмаа гэдэг. Одоо өнгөрсөн 4 жил барилгын салбарт ажилласнараа барилгын байгальмаа байгалаа нэртэй болсон байгаа бас. Эндээ бол би аль алинд нь дуртай, мэдээж одоо хайртай. Энэ бол миний хийж байгаа, бүтээж байгаа, ажиллаж байгаа салбар болгоноор овоглож нэрлэж байгаа учраас би энд бас аль алинд нь л одоо ер нь бас дуртай л байдаг. Таны аав улсын зан 30 сүрэнгээг бол одоо монголчууд тэр аяараа мэднэ. Та аавынхаа тухай баримтат кино хийж байгаа гэсэн. Энэ баримтат кино дууссан уу? Тэгэхээр манай аав Архангай аймгийн Хотон цэсмийн харьяа түн л дээ. Тэгээд ер нь удам дагсан тийм бүх удамтай манайх тийм айл. Хоёр ах нь одоо 3 дүүн одоо барилддаг. Манай эмэгтэйчүүд ч гэсэн одоо бас барилддаг тийм удам байдаг. Би бол бас нэг тийж одоо барилдаж байгаагүй. Бас нуруулаг болохоор саксуулж тоглож ингэжсэн. Үзэж ялтаагүй. Манайх доор би доороо 3 ихтэй дүүтэй манай 3 ихтэд бол гуруулаа л бас хөрхөн барилдаж нацалтаад аавыг одоо бэлтгэл сургуул наадмын бэлтгэлд гарахт нь одоо хамт гарч ингэж одоо хөөс гаргаж явсан. Манай ихч би дээрээ нэг ихчтэй манай ихчд хоёр бол бас саксуулал хөрхөн тоглолцдог 10 жил их сургуультай бол бас шигшээ баг гэдэг ингээд сургуулийн шигшээ баг гэдэг ингээд тоглоод явдаг юм байна. Тэгээ бүгдээрээ л бас спортоор хөрхөн хичээллээд ингэж явж ирсэн. Тэгээд манай аав анх цэргийн албанд 73 онд Архангай аймагаас татагдаж ирээд Алдар спорт хороонд тамирчнаар одоо тэр үеэс л одоо тамирчны гараа нь эхэлсэн. Тэгээд улсын шигшээ багт 12 жил одоо тамирчнаар одоо бэлтгэл сургуультай хийж явсан. Тэгээд ингээд Алдар спорт хороотой одоо баг амьдралынхаа ихэнх одоо хугацаа бол зарцуулсан. Тэгээд цэргийн цолтой, цэргийн одоо Ахмад цолтой ийм хүн тэтгэвртэй гарсан. Тэгээд энэ жил бол Алдар спорт хорны 70 жилийн одоо ой болж байгаа. Тэгээд ингээд өөрийнх нь хийж бүтээсэн одоо хөлс хүч урсгасан энэ газрынх нь түүхт 70 жилийн ой болж байгаа гэдээ би өөрийнх нь хөргө нэвтрүүлэхийг бас хийлгэсэн. Энэ бас 70 жилийн ойдон зориулж байгаа бас аавдаа бас барьж байгаа. За өөр хүүхдийн зүгээс бас аавынхаа хийж бүтээсэн зүйлүүдийг одоо биднээс гадна аж ахуйч зэв нар нь бас үзэж харж бас бай гэд. Ер нь бас ингээ харахад өнгөрсөн жил бас өөрийнх нь одоо номыг бичсэн. Тэгээд яг энэ дээр өөрөөс нь одоо нөгөө одоо он жилүүдээр нь дурдтгалуудыг аваад ингээд оруулаад бичихэд бол бид нар яг үнэндээ бол бас тийм сайн мэдтгүүл юм билээ. Аав гэл ингээл мэдээд байгаа юм шиг мөртлөө яг хэдэн онд одоо ямар барилдаанд яаж барилдаж хинтээ барилдсан за тэр үед ямар саад бэрхшээл одоо хүүхд ах үед нь тохиолдож исэн одоо яг эд эрч хүчтэй байх үед нь одоо яаж тэмцэж одоо яаж зүтгэж хөлс хүчээ урсгаж явсныг бол бас төдийлөн сайн нэг үржлийн мэдтгүү юм билээ. Тэгээд ер нь одоо аав ээжийнхаа дурдтгал номыг өөрийнх нь одоо дүрстэй бичлэгтэй энэ болгоныг бас нэг үлдээх ёстой юм болов уу гэж ингэж бодсон байна.
их сайхан өвөлдөө. Тэгэхээр таны аавыг бол монголчууд бүгдээрээ мэднэ. А таны ээжийг бас нэг сайн мэдэхгүй юм шиг. Та ээжийнхээ тухай яриач. Тэгээ манай ээж Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат хүн. Манай ээж их уран хүн л дээ. Бүр одоо дээр үесэл одоо 19 дэх хороолт захиалга хувцас гэж байсан. Тийм захиалга хувцсанд одоо ажилтдаг байсан. Тэгээ бидний бүхий л одоо бага наснд одоо бид 5-ын өмсөж зүүдэх хувцсыг бол одоо таны өмсдөг дээлийг ойдгүй. Миний өмсдөг бүх дээлийг манай ээж ойдог. Мөн аавынхыг ч гэсэн. Дээр үед бол бас далбаа шуудаг Монгол гутлыг нь бол бас одоо ойж өгдөг байсан. Одоо бол бас тэгэхэр гол болсон байна л да. Тэгээд мэдээж одоо нас нь бас өндөр болж байгаа. Тэгсэн хэдиж бас өөрөө ингээд хийх одоо уралж өгөх их дуртай. За тэгээд одоо хүүхдүүдэд ач гуч нартаа бас одоо нэг дээл оёод өгч тийм юм бол бас өлхөө одоо хийчихнэ. Тэгээ ээж маань ийм уран хүн болохоор одоо магадгүй бид нар ингээд нэг ойж хатгах тийм шаардлага байхгүй. Ээжээрээ л оюулчдаг учраас би бол тэгж ээж шигээ тэр ойж хатгадаг тэр зангийг бол өвлөөгүй шүү дээ. Тийм. Би манай ихч бол намайг одоо л арай дээр. Би бол ерөөсөө тэгж зөв барайл одоо ойдлын машин тичгнүүлээл тэгж юм оёол эсгээд би бол ерөөсөө тэгж чаддаггүй. Харин одоо спортт ор хичээл их байдгийн. Яг тэр тал нь бас одоо аав талаа их давмгайлсан юм шиг санагдтыг. Тийм. Аавас ч бид нар нэг жижигхэн яриа авсан. Тэгээд тэрийг үзүүлээд хоёлаа тэгээд ярилцаад явъя. За. Тэгээ танай одоо охин чинь гэ төрийн албагшаад ингээ байж байна. Ер нь одоо ярьж өрж байгаа ч гэсэн их гайгүй боловсрсон байна. Тэгээ ажил төрөлдөө нэлээ махруу зүтгүү юм аа. Тэгээд одоо сайн хүүхдүүд төрүүлжтэй гэж одоо зарим нь бахархаж баяр хүргэж яддаг. Тэгэхээр би одоо манай багш нар найз нөхдүүд ингэж ярихлаар нь л одоо сайн байгаас арга байхгүй. Яагаад гэж байгаа юм л да. 76-ны Канадын Монреалийн хөлөвд явсан жил манай нөхөж гарсан байхгүй юу. Тэгэхээр одоо ирэмгийн чадaltaй зүтгэлтэй байхад тэр зуцсахгүй сайн бүтээгдэхүүн болсон юм. Гэтэл одохтой юм ярьж нэг үеийнхэндээ тэгж ярьж наригж яадаг. Би тэгэхээр таны ийм нэг шургуу дайчин чанарыг одоо энэ 76 оны Монреалийн олимпиадтай холбож ойлгох нь ш. Тий. Манай тийм яг миний олимпиад оролцсон жил одоо гарсан. Тэгээ би тэр ч утгаараа бас аав ингээд шгшээ багийн тамирчин эд одоо ирч хүчтэй залуу энэ ирэмгий байх үед нь одоо би төрсний одоо аавсаа хэллээ. Тэгээд тухайд бол одоо ээж нар ч гэсэн 45 хоног ажилдаа эргээд ордог байсан. Ингээд би 3 сартаа хөдөө эмээгийнхаа гар дээр очиж одоо ер нь хүн болсон доо. Ми аав чир завгүй учраас би эмээгийн гар дээр тухайд бол бас л манай эмээ бол биднийг маш их зүйл нь одоо сургаж зааж өгч хүмүүжүүлсэн байдаг. Тэгээ би тавуулаа эмээгийнхаа гараар дамжиж бол өссөн. Тэгээд 10 жилд байхад хичээл өнөөдөр тарлаа гэхэд маргааш одоо эмээдээ очиж тусал эмээргөө явгээд бид нар ч дуртай явна. Одоо эмээ дээр очлоо одоо явлаа гэд. 9 сарын 1 маргааш болно гэж яхад юм айлсгүй 9 сарын 1-ний өдөр эдэр хөдөөнөөс ирдэг байсан. Их гоё байсан л да. Тэгээд нэх гоё тийм одоо аз жаргалтай хүүхд ахуй цагч өөр их гоё л да. Тэгээд одоо хонь мал энэ гүү одоо үнээ саах гэл энэ болгоны тэгээ цагаадаа боловсруулах тэгэл олуулаа одоо манай аавын дүүнэрийн хүүхдүүд бид нар өөрсдөө очиод ингээд олуулаа буужигналдаад их гоё тэгж хүүхд насаа өнгөрөөсөн байдаг. За тэгэл жинс түүн ер нь хийхгүй ажил оролцохгүй юм гэж хөдөө байдгүй байсан. Их сайхан зугаатай. За ингээд 9 сарын 1-нд ирээд багш нар тэгдэгчээ. За хүүхдүүдээ яаж амарсан бэ? Одоо юу хийж өнгөрөө гэрэн даалгавар хийсэн хөхөд мэдээж гэрэн даалгавар яаж хийх вэ? Хийхгүй. Хүүхдүүд ингээл ийм гой цуслан намраал ийм найз нөхдөй болоод ингэсэн гэж бодохоор заримдаа бас жоохон ингэ томроод ирэнгүүтээ би ясаг цуслан бас намарч үсэх юмсан гэж бодоо тий. Хөдөө явахгүй нэг цусланд явчаад хөдөө явж болдгоо бахтаа гэж хүртэл одоо бас боддог үеэсэн л та. Тэг сайхан хүүхднаас бол хөдөөдөө бас их холбоотой. Тэгээ би хэдийгээр Улаанбаатар хотод төрсөн ч гэсэн аавынхаа одоо төрсөн нутаг усаар овоглох дуртай. Яг тэгэхээр 3 сартад л очиж тэнд бас өсөж төрнж одоо ч гэсэн бас манай аавын их ч амьдардаг болохоор бид нар бас байнгын харилцаа холбоотой ингэж байдгийг.
Манай хотоос бас их олоолаа л да. Тэр хөдөөж байдаг, хотодч байдаг. Тэр утгаараа бол би архангаа харьяатгөө гэж бас хэлэх дуртай. За зуны даалгавраа хийдэг хүүхэд байсан байх тийм үү. Тэгээд зуны даалгавраа хийхгүй байгаад энэ ихчгээ ингээд улсын хурлын даргын зөвлөх сайд болдгоо штэ гэлжэл хүүхэд уруу татсан хэрэгт орох хэрэгтэй би. Тэгтээ бас хийдэг байсан. Зуны даалгавраа хийх болохоос гэрийн өгсөн даалгаврыг бол хийгээд явна штэ. Тэгэхгүй бол болохгүй. Даалгавраа хийж байгаарай. Даалгавраа хийж байгаарай тийм. Багш өгсөн даалгавраа цаг тохоод нь хийж байгаарай л гэж одоо бас таныг ер нь ингээд таны тухай уншаад судлаад хүмүүстэй уулзаад асууад явж байхад их иршүүд эмхтэй хүн шиг одоо тийм юу биш. Гэхдээ муугар биш шүү дээ. Иршүүд дайчин эмхтэй гэдэг байхгүй. Тэгээ та ч бас шүүхийн шийдвэр биелүүлэх газарт ажиллаж ийсэн мэрэгчлэрээ тийм үү? Ахлах тэслэгч цолтой цэргийн форум мөрдөс зүүсэн ийм хүн байх юм аа. Тэгээ яагаад энэ зам руусаа гараад ингээд улс төрлөө орцсон юм бэ? Тийм би их сургуулаа төгсөөд Германд хэлний бэлтгэлд сурсан. Ингээд Монголд ирээд бас нэг ингээд гадаад суралцсан бас зөх хэмжээний хэлний одоо мэдлэгтэй хүн чинь төсөл хөтөлбөрийн юм дээр ажиллана гэдэг ийм одоо санал гарахгүй юу гэрийнхэндээ. Тэгсэн манай аав тэгсэн чи одоо дипломны гол болж болохгүй ээ. Яах гэж энэ дипломыг өөртөлсөн юм бэ? Ингээд энэ чиглэлээр мэрэгчлэрээ ажиллаагүй хүн болвол ийм мэрэгчлээ гэж яаж хүний өмнөөс одоо нүүр бардам хэлэх юм бэ гэж ингэж хэлсэн. Ингээ би шүүх шийдвэр гүйцэтгэх ерхий газар одоо анх ажлынхаа гарах эхэлж байсан. Тэгээд ахлах одоо цалтай дэслэгч цалтай ороод ахлах дэслэгч цалтай байсан. Сүүлд энэ барилга тоглолтын яамд бид нар хээрийн сургалт бэлтгэл гэж гардаг. Яг тэрэнд одоо ганц эмхтэй дид сайд нар бүгдээрээ оролцсон. Тэрэнд очиод оролцоход бол бас зарим нь бол цолтой бас хүмүүс байсан. Тэгээ тэрэн дээр бас нөгөө татварын цэргийн яамс Ахмад цол ингэж өгч Ахмад цолтой байгаа. Тэгээ би энэ хугацаанд маш их зүйл сурч мэдсэн ер нь хууль эрх зүйн онлын болон одоо практик дээр ямар байдгийг ингээд өөрөөр бас их бахархаж явдгийг манай аав тухайн үед үнэхээр л одоо намайг бас нэг юм сурах чи бас нэг энэ дипломоор бас нэг баталгаажуулаад ажиллах гэж ингэж бодсон. Тэг их сонирхол тухайн үед одоо манай шүүх шийдвэр гүйцэтгэх ерхий газрын дарга солигдсон Чөөж Андсан гэж одоо хурандаа байсан. Сүүлд одоо бригадийн генерал болсон Бачаргал хурандаа ирээд ингээд би бол тэнд бас байцаагч хэвээрэл байгаа. Ахлах байцаагч. Ахлах дэслэгч цолтой. Ингээд одоо яг л энэ улс төр ер нь ямар байдаг. За энэ хиний хүм, хиний үед орж ирсэн гэд нөгөө ингээ өнгө будгаар ялгаад ингээд эхлэхгүй юу. Тэгээд сольж хойлоод ингээд. Тэгээ би тухайн үед би өөрийгөө бас ингээд солигдоод өөр газар хуваарлагдана ч гэж бодсонгүй. Тэгээд гинт би энэ зайсан яамд байдаг 401-р ангид бас одоо тоо бүртгэлийн байцаагчаараа ажиллах болоод тийм одоо шийдвэр гарсан. Цэргийн хүн бол тушаал гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Тэгээ яагаад ингэж юм болоо гэсэн чинь мэдэхгүй гэж ингэсэн. Тэгээ би тэрэн дээр бас одоо залууч байж те бас одоо юу гэдэг нэг өөрийнхөө одоо би яагаад тийм омглон одоо тийм яагаад би солигдчихсон яатсан гэж сольж байгаа юм бол гэд. Би 2006 онд бас өршөөлийн тухай хуулийн дээр мэдээ тоо бүртгэл судалгааны тасаг судалгаа гаргадаг ийм тасаг юм чинь маш сайн ажилласан. 11 сараас эхсүүлэл 2005 оны наадмын өмнө бол энэ өршөөлийн тухай хууль хэрэгжээд гүйцэтгээд дуусгах энэ ажил дээр өдөр шөнөгүй сууж ажиллаад баг ийм сайн ажиллаж яхад юм баг ингээд одоо өөрчилж солих баг цол нэг хугацаанаас өмнөх өөх ёстой гэж өөрөө бодож байхгүй юу. Ингээд тухайд бол би тэгж хэлж байгаагүй л дээ. Тэгээд солих болоод ингэнгүүт нь би одоо шүүх шийдвэр гүйцэтгэх ерхий газрын 85 жилийн ой болоод ойгоо дуусгасны дараа энэ сольж холих тушаа шийдвэр гарангууд нь би өөрөө өргөдлөө өгөөд за боли ажилласаа гарсан. Би нэг гэж гарахтаа бол за боли энд чинь зүгээр өөрөө сэтгэлээсээ одоо цаг наргүй ажиллаад ингэж улсын ажил хийж болдгоо бол би ерөөсөө гарчээ боли. Одоо ямар нэгэн тэнд чинь учир шалтгаан байх ёстой гэд ингэж хэлээд тухайд бас манай хүүхд баг байсан. Тэг ямар одоо тэрийг ингэж нэг юм үлгэр шиг юм бичээд өгөлтөө биш. Хүүхдээ асрах хөнгө учраас ажилласаа шилжүүлэх хүсэж байна гэсэн өргөдлөө өөрөө бичиж өгөө тэг гарч ирсэн. Ингээд тухайн үед би мэдээж ажил хийж таарна.
одоо ажил хийхгүй бол мэдээж энэ чинь амьдрал бас хэцүү шүү дээ. За ингээд тухайн үед би 2006 онд энэ ардчлалын одоо цагаан байрыг ардчлалын ордон болгож одоо өөрчлөн шинжилсэн зохион байгуулалтанд оруулж энэ шинэ бүтэц бүрэлдэхүүн одоо болсон байна. Тийм учраас би бас ардчлалыг анханасаа дэмжигч энэ хүний хувьд бас тэг сонирхож очиж ирсэн. Тухайн үеийн одоо талигч болсондоо Самбразин гэж хүнтэй уулзаад тэгээд би өөрийнхөө анкет материалыг өгөөд бас энэ талын ойлголтыг манай одоо мохын анхны партизан Ад Заяа Уран Чимэг гэж хоёр эмэгтэй бас надад өгсөн. Тэгээд тэр дагуу нь бас одоо талигч Самбразин ахтай уулзаад анкет өгөө. Тэгэл энэ ардсан холбоо гэдэг одоо энэ том байгууллагт ажиллаж эхэлсэн дээ. 2007 онд 5-7-ог одоо нөгөө хоёр намын олигархууд нийлээд эзэмшиж гисэн тий. Тэр хэний өмчих байсан мэддэхгүйс ч гинтл хоёр намын олигархууд эзэмшсэн байсан. Монголын төр буцааж авахгүй. Тэр үед та чагсаал удирдахжсэн тийм үү? Миний одоо санджаа та тэр мөндөө. Тий. Тэр үед ийм юм болсон юм аа. Бид нар энэ асуудлыг яриа л байсан. 2006 оноос ихтэй байх. Ингээд 7 онд одоо яригадаад байсан энэ хуулийн төсөл, энэ 5-7 асуудлыг бид нар хэлцэж ярьж байгаа энэ гэрээний төслийг боловсруулж байгаа гэдэг. Энэ дээр яг одоо мэрэгжлийн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг одоо бүхий л нэртэй профессор, доктор, судлаач нар энэ дээр ажиллаад эсэргүүцээд удаадаараа одоо хэвлэлийн баг хурал хийгээд энэ дээр одоо шаардах бичиг өгөөд энийг нэг анхаарч үзээч энэ хийх гэж байгаа гэрээ хэлцлээ ийм одоо хөнгөн гоймоо хийж болохгүй маа гэдэг шаардлагыг тавиад байсан. Ер нь энэ Монголын ардсан холбоо бол бас нэг хаана одоо болохгүй зүйл байна тийм чин одоо нөгөө үнэн шударга явж гинэ хаана доголдоод байгааг бол бас гаргаж тавьдаг ийм байгууллагын хувьд бас энэ 5-7 дээр анхаарал хандуулж бол ажиллаж байсан. За ингээд мэдээж яг л өдөрт одоо уран дулаан цаг болоод одоо ингээл 6 сараас өсөд уран дулаан цаг болчихж байгаа хүмүүсийн анхаарал одоо нэг амрал цугуулга лагерлуу гэдэг ингээд нэг сарнит эхэлдэг. Тэгээ нэг муу хүн чөлөөнөр чон боргоноор гихчээр наадмын өмнө нөгөө хуулийнхаа төслийг одоо өргөн барьсан байдаг. 2007 онд. За ингээд засгийн газар хилцэгдээд өргөн барихад одоо бэлтгэгдээд ингээд явхаараа эн чинь ингээд болчих гээд байдаг. Тэгээд наадмын өмнө 7 сарын 9-нд за энэ ерөөсөө болохгүй нь шүү. Наадам далимдуулаад эднэр одоо нөгөө булхаатай ямар нэгэн одоо ноо орсон юм аа бол ингэж хийдэг ийм башир аргатай. Тийм учраас энэ дээр бид нар бол маш одоо нарийн ажиглаж юу хийж байгаа болгоныг одоо анзаарч байх хэрэгтэй гэдэг. Тэгээд энэ манай ардсан холбооноос энэ судлаач шинжээч энэ эрдэмтдтэй бол уулзаад ингэж ер нь одоо 5-6 сараас эхэлж хамтарч ажилласан. Ингээд 7 сарын 24-өөс 26-ны хооронд яг энэ үйл явц явах гэж хахад бид нар энэ ардсан холбоо Сүхбаатарын талбараар суулт зарласан. За яг болох юм байлаа энд нэр ингээд өглөө гэд ингэсэн. Яг энэ хуулийн өргөн бариад өөрсдийнхээ энэ төслөө бол батлуулаад ямар ч одоо энэ мэрэгжлийн хүмүүсийн үг дууг сонсохгүй ард түмнээсээ асуухгүй ингээд явчих нэ гэдгийг бол бид нар гаргаж тавиад ард түмний бүх нийтийн санал асуугаад Сүхбаатарын талбай дээр тухайн үед одоо тэр нэр бүхий хүмүүсийг одоо зарлаад яг нөгөө эцдийн 14% эзэмшээд байгаа хүний өөрийн нийлсэн одоо 14 ийм олигарх ямар арга замаар яаж авсан юм бэ гэдэг нь тодорхойгүй байна. Энийг тодорхой болгооч. Энийг тодорхой болохгүй бол одоо болохгүй гэдэг шаардлагыг тавиад 2 хоног суулт зарласан. Үүний үр дүнд бол тэр гэрээ хэлцлийг бас их хурлаар дахиж хэлцэх ёстой юм. Ингээд цааш нь үргэлжлүүлээд батлуулаад явчих юм одоо боломжгүй маа гэдгийг бол зогсоож чадсан учраас тэр суултын одоо зогссон байдیں۔ Яг суултаа зогсоогоод бид одоо асар майхан одоо тэнд авчирсан тоног хөрөмжөө ингээд одоо хураах эмхлэх ажил яг өрнж байх үед энэ богд ууланд маш халуун өдрүүд байсан л да тэр өдрүүд богд ууланд төмөр гараад ингээд талбай дээрээсээ нөгөө суултанд оролцож исэн хүмүүс маань төмөрлөө явцгаасан ингээд одоо тэгэл уцтаа тэр чинь маш хүнд 7 сарын одоо энэ 25-6 гэдэг бол бүх хүмүүсийн амралтын цаг амралтын байдалтай болчихсон. Ер нь хотод байгаа хүмүүс нь үгүй ядчил одоо лагер руугаа явчихсан. Тэгээ тэр төмрийг одоо бас нөгөө унтрааж даралцаж ийм одоо ажлыг хийж байсан. Тэгээ энийг бол
Үүнээс хойш бол энэ ардсан холбоо энэ дээр байнга л одоо энэ анхаарал хандуулж энэ дээр ямар нэгэн одоо ямар өөрчлөлт хийх нь ямар байдалтай байх нь гэдэг бол ажиллаж эхэлсэн одоо түүхтэй л. Та моох гэдэг одоо маш дайчин тэгсэн мөртлөө хамгийн ядуу бүх нөгөө хуваарлалтын гадаа үлддэг фракцийг түшигдсэн байгаа. Танд алтан гацыг сонгох боломж байсан шүү дээ. Хамгийн баян дандаа эрх мэдэл өрмийн түүж авдаг фракцийг сонгох боломж байсан. Яагаад ийм ядуу одоо ноорхоо гэж хэлчихвэл арайч муухай сонсогдох байх л да. Гэтэл ядуу тийм бэлүү хүртдэггүй. Тэгсэн хэрнээ гол ажлыг нухалдаг. Хатуу ширүүнд нь явдаг. Торгуулийн суманд яагаад орцсон? Тэгэхээр би Монголын ардчилсан холбоо ардчлалын анхдагчдад түүчэлэгч байгууллага гэдгийг нь бол маш их сонирхож ирсэн тохиолд. Ингээд фракц бол сүлд байгуулагдсан. Энэ байгууллагт энэ одоо манлайлагч энэ мундаг хүмүүстэй одоо тэмцэгч ийм хүмүүсийн дунд бас орж ажиллах юм байна. Дандаа л нийгмийн одоо шударга ясны төлөө явдгийм байна гэдгийг бол би анх олж харж анзаарч энэ байгууллагад 2006 онд гарч ажиллаж байсан юм. Сүүлд фракцийн хувьд бол нэлээ одоо саяхан одоо 4-5 жилийн өмнө энэ фракц чинь байгуулагдсан шүү дээ. Алавчхаас өмнө л моохих ингээл явдаг. Тийм моохих ингээл явдаг. Үнэхээр одоо өөрөө чи хэлээд байгаа тэр гадуурхагдсан, ажилгүй, орлогогүй, за тэгээ гэр оронгүй, манай процент бас эмзэг хүмүүс маш их бий. Энэ хугацаанд бас бид нар арчлалтаас онцгой гавья байгуулсан хүмүүстэй нийгмийн асуудлыг шийдэж, орон байрны асуудлуудыг нэлээдгүй одоо процентыг шийдэж өгсөн. Зөвхөн орон сууцаар тогтохгүй тэдгээрийг одоо ажилтай байх, орлоготой байлгах, ядчил одоо нэг түлээн нүүрсний мөнгөөр тасалдахгүй байх. Шууд тэгэл манай дээр ороод ирдэг гэсэн. Дарга миний готлын гिचлээ гэдэг ингээд нөгөө одоо гутал ингээ ханзарцсан. Би ингээд энд чи хүрээд ирлээ. Өнөөдөр хоосоо хонох гээд байна. Надад 5 төгрөг хэрэгтэй байна. Би гал алдаад байна. 5 төгрөг хэрэгтэй байна. Би ямар ч хамаагүй ажил хий. Таны хий гэсний чил хий. Би ажилтай баймаар байна. Орлоготой баймаар байна гэж ингэдэг. Яг цаад ингээд сэтгэлийн одоо чагнаад ингээд сэтгэлээр нь өнгөө харах юм бол маш тийм үзэл бодолтой үнэнч тууштай ноорхооч гэсэн салбархаач гэсэн царай муутаач гэсэн сэтгэл нь тийм сайхан цагаан тийм хүмүүс байдгийг. Тэгээ би тэрэнд нь одоо маш их хайртай. Манай Нарантрия гэдэг хуучин Баянзүрх дүүрээс нэр дэвшчээс одоо хүүхдийн төлөө газрын дарга байсан. Эгч нэг удаа тэгж хэлжсэн. Байгалаачийн барьцаануудаа байнга өмөрөөл ярьчих юм. Ямар хайртай юм бэ гэж. Хайрлахгүй байхын аргагүй ийм хүмүүс байдаг л да. Тэгээд чадах чинээрээ бас одоо холбогдно, дэмжин, туслана. Нэг үе чинь бас одоо мэдгүй одоо яа тийм одоо нэг их тийм таагүй мэдээнээс сонсогдоод шүү дээ. Манай тэр маань ийм болчлоо. Тэр маань бурхан болчлоо гэх ингээл нэг тийм. Тэгээ энэ болгоныг одоо сонсоод ингэх бол маш их одоо зүрх эмзэгэлдэг. Тэгэл бидний л өрөөсөн гэл ингээл дурсамжаа яриад ингэдэг. Бас сүүлд бол харьцангуй бас одоо тэтгэрээ манай амьдрал бас гайгүй болж байгаа. Ажилтай байна, орлоготой байна гэдэг бол хүмүүсийг одоо шууд өөрчилдөг. Цохин өргөгдөд явдаг, толгой өдөө болдог, өмсөж зуусан одоо хувцсанд хүртэл шууд өөрчлөлтөд явдаг. Тэгэхээр бол хүний одоо ажилтай байх, орлоготой байх гэдэг бол хүний амьдрал, сэтгэл зүйд ямар их нөлөөтэй байдгийг бол бас харж байгаа юм л. Моохын одоо анхдагч нарын нэг Дарс Баатарга надтай энд ярилцлаганд орж ирсэн л та. Тэгээд тэгж хэлсэн. Миний найзууд яг би найзуудынхаа ачаар 25 жил ажилгүй явсан гэж, гудамжинд явсан гэж хэлсэн. Тэгээд аавынхын шарил дээр очиод ажилтаа болсон гэж хэлэхэд 26 дахь жил дээр ажилтаа болсон гэж хэлэхэд надад сайхан байсан гэд. Тэгэд би моохыг боддог байхгүй юу? Тэм нэг энэ ардчлал гэдэг энэ их гоё ийм тачигнсан энэ хувьсгалтай гал дөлөн доторх нэг тийм гүнзгий шарах юм шиг эсвэл нэг ийм асуултын тэмдэг болоод үлдсэн юм шиг санагддаг байхгүй юу? Танд тиймэрхүү бодол төрдөггүй, нэг эмзэг бодол төрөөд идэг. Тийм. Яг надад ч гэсэн яг тийм бодол төрдөг. Яагаад энийг өнөөдөр ардчлалыг буруутгах нэг нь байна. Гэхдээ буруутгах гэж буруутгах байгаа хүмүүс байгаа. Өнөөдөр ардчил бидэрт юу авчирсан? Урд нь бид ямар байлаа?
мэдээж сайн муу тал бий, ололтойч тал бий, одоо дутууд улмыг хийгдсэн ч зүйл бий. Энэ болгон бол угсаал нийгмийн харилцаа бусад улс орнч ганцхан манайх биш бүгд л дэлхийн нийтээр ийм байсан. Ийм үеийг ер нь туулдаг юм байна лээ. Би энэ талаар бас тухайн үед гайхаад бодоод ер нь улс орнууд бусад улс орнууд ер нь ямар жишгээр яаж хөгжиж ирсэн бэ гэдгийг хүртэл харьцуулж харж ирсэн. Тэгэхээр би түрүү хэллээ л дээ. Бас нийгмийн асуудлыг шийдэж, орон байрны асуудлыг шийдэж өгөх ийм одоо нэлээд хэдэн одоо 100 гаруй тохиолдлууд бол ийм олгосон тохиолдол бол байдаг. Тэгэхээр энэ олон 21 аймаг 9 дүүрэг тэр олон салбар зөвлөлд манлайлаа оролцож исэн энэ хүмүүсийн энэ асуудлыг өнөөдөр насны хувьд бүгдээрээ 50 хэлбийцсэн байна. Тийм учраас шийдэд явах төр бол төр засгаас анхаарч үзээч гэдгийг удаа дараа хуулийн төсөл шаардлага өргөн барьсан. Энэ маань одоо шийдэгдгөө ерөнхийлөгчид өргөн барьсан, их хурлын даргад өргөн барьсан, ерөнхий сайдуудад одоо өргөн барьсан. Энэ тал дээр нэг хүн одоо хариу өгдөггүй нөгөө дарагдсан бичиг гэдэг шиг алга болчдөг, замхарчдаг. Тэгээ энийг одоо ч гэсэн одоо шийдэж өгөх болов ямар нэгэн байдлаар анхаарч үзэх болов бүгдээрнгийн нэг дор одоо шийдэд явах боломжгүй энийг ойлгож байна улс орны эдийн засагт эн чинь бас зөх хэмжээгээр нөлөөлнө. Ингээд ач холбогдлоор нь ирэмблээд магадгүй ингээд график гаргаад өгчвөл болдгоо болов гэж гордоо л байдаг өөрөөсөө ингээд таамаглал төвшүүлээл өөрөөсөө баг тэр нөгөө нэг шийдэлцгээд байгаа юм уу тийм байдлаар ч гэсэн ханддгийг тэргээ ч гэсэн нэг нөгөө хилдэг. Одоо ч гэсэн бол тэргээ ярьсаар л байдیں۔ Даанч энийг сонсоод шийдээд шийдвэрлэх арга замыг эрэлхийлж явах тэр хүмүүс нь л олдохгүй юм л. Мох гэдэг бол батлагын өмч, батлагын компани шиг болцсон гэдэг улсын хурлын гишүүн. Таныг одоо жишээ нь батлагын одоо юугаар лоббигоор явдаг ийм эмхтэй улс төрд орж ирсэн гэж шууд дүгндэг. Та энд юу хариулах? За улс төр бай, аж ахуй нэгж бай, одоо улсын байгуулагч бай, эн чинь өөрөө багаар л ажилдаг бид. Хамт олноороо л ажилдаг. Бид энэ мох гэдэг энэ нэрийн дор баг болол ажиллаж байгаа. Тэгээ энийг одоо юу гэдгийг ингээл одоо тэрний хүн, энэний хүн гэж ингэж хэлж бас нэг талдаа болно. Нөгөө талдаа бид нар чинь оролцоогоо оролцуулаад баг болоод одоо гар нийлээд зорьсон зорилготой хүрэхин төлөө ажиллаж байгаа юм. Энийг одоо юу гэдгийг лоббидод ингээд одоо яваад байдаг гэж ийм байхгүй шүү дээ. Энэ лоббидсан гэдгийг одоо жишээ нь тодорхой асуудлууд дээр магадгүй гарч ирэх ба. Тэрнээс биш одоо энэ 10 хэдэн жилийн туршид лоббидж амьдэрсэн ч гэдэг юм тэр одоо утгагүй л байх л та. Тэгэхээр хүн болгоны харж ямар өнцгөөс нь яаж тайлбарлаж яаж харахаас л бас шалтгааллах байх л та. Улс төр угаасаа л багийн ээж шүү дээ. Тэр зарчмаар л явж ажиллаж байгаа. За таны одоо ингээд одоо энэ асуудлыг ихээр та хоёрын нэвтрүүлэг тэр чигээр дуусчих гэдэг. Одоо айл болохоор богинохон ярина шүү. За ипотекийн зээл. За энэ бол яа харахгүй танаар овоглогддгоо. Ипотекийн зээл бол ард түмний үнэхээр одоо юу гэдгийг хамгийн амьдралд хэрэгтэй зүйл нь бол хангаж өгсөн шүү дээ. За тэгээд 8% зээл маань 5% боллоо. Энэ ажлыг та хийлээ. Одоо энэ зээл ер нь ямар хуу явж байгаа вэ? За ипотекийн зээлийг бид нар 2013 оны 6 сараас авч хэрэгжүүлсэн. За энд бол нийтдээ 2015 оны эцсийн байдлаар 77 мянган айл өрх хамрагдсан байдаг. 2005 оны эцсийн 2005 оны эцсийн байдлаар. Биш 2015 он. 15 он. 2015 оны эцсийн байдлаар. 2016 онд одоо би хамгийн сүүлийн судалгаа гаргаад бол 8% зээл нь 5500 айл өрх одоо хамрагдсан байдаг. За ингээд тоо үзүүлэлтэд харахаар бид нар энэ барилгын салбарын ахиц, дэвшилт, хөгжилд ямар хурдцтай бас явж байгааг хүмүүсийн эрэлт хэрэгцээ ямар их байгааг бол харж одоо болж байгаа. Тухайн үед ипотекийн зээлийг гаргаж ирэхэд бол бусад улс орнуудын жишг ялангуяа Америкт энэ туршиж үзээд ямар алдаа оноо гарсан ямар одоо талыг бид нар авч болох юм ямар талыг одоо магадгүй Монголын хөрсөнд буулгах гэдэг талаар бол олон удаагийн одоо судалгаа шинжилгээ мөн одоо зөвлөх хүртэл авчирч бид нар энэ зээлийг бол энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр бол тусалцаа дэмжлэг авч ирсэн. Энэ зээлийн одоо энэ хөтөлбөрийн хэрэгжилт бол маш сайн явж байгааг энэ 77 мянга гэдэг тоо үзүүлэлт бол хэлж байгаа. Энэ 77 мянган хамрагдсан айл өрхөөс зөвхөн 40 айл өрх бол энэ 8%-ийн зээлийг цаашид үргэлжлүүлээд төлөх
явах боломжгүй маа гэж ингэж хэлсэн. Би нэг бол байх ёстой тоо гэдэг. Хүний амьдрал бол одоо харилцаа адилгүй ирэнтэй бараантай тийм ийм байдаг. Юу эсвэл одоо тохиолдох. Тэгээд ийм тохиолдол бол гарсан нь бол бүх юм 100% байх албагүй. Тэгэхээр энэ бол амжилттай хэрэгжиж байгаагийн нэг тод жишээ. Тухайн үед 8% хүүтэй ипотекийн зээлийг гаргаж байхад инфляцийн түвшин 14%-тай байсан байдаг. За Монгол банк энэ дээр бол мэдээж эзэн засгийн тооцоо үндэслэл судалгаа гаргасан. За ингээд 8% зээл маань хүмүүсийн одоо хүсэл сонирхолд нийцсэн ийм амжилттай одоо хөтөлбөр болж өгсөн. Өнгөрсөн жилийн одоо 15 оны 11-12 сарын байдлыг харахад инфляцийн түвшин бол айчмаар ингэж буусараад 3%-тай болсон. Он гараад одоо 2% руу орсон. Ингээд бид нар энэ өнөөдрийн нөхцөл байдал орон сууцнд хамрах хүмүүсийн хүсэл сонирхол за гэр ороолыг дахин төлөвлөх за утаанаас энэ агаарын бохирдлоос салах хөрсний бохирдлоос салах энэ болгон бол орон сууцжуулах хөтөлбөр бол туйлын чухлаа гэдэг бол бодлогын төвшөнд ч ард иргэд ч өөрөө энийг хүсэж хүлээж байгаа. Ингээд 8% бид нар бас 5% болох боломжтой маа гэдэг дээр бол үлгэр юм шиг сонсогдчихсэн шүү дээ. Үлгэр гэж хэлжсэн. За энийг зарим нэг хүмүүс ч одоо бүр нүгэл гэж хэлсэн тохиолдол байдаг. Нүгэлээ. Тийм. Тэгээд энийг ингээд хэрэгжүүлэх гээд ярьж байхад сонгуулийн шоу, сонгуулийн дараа сонгуульд өгөхөөр л ийм юм хийж байгаа гэж. Энийг бид нар энэ хөтөлбөрийг гаргахтаа ингэж өөрчлөхдөө бол маш олон удаа би хэлсэндээ ер нь тайлбарлаж байсан. Хууль эрх зүйн хувьд нь одоо шинээр хууль батлаад хуульд нь нэмэлт өөрчлөлт оруулаад хөтөлбөрөө батлаад энэ бол хин нэгэн хүн хүсэж хийгээгүй маа. Энэ бол их хурлын төвшөнд засгийн газрын төвшөнд зохих төвшөнд албажиж баталгаажсан баримт бичгүүдээр хэрэгжиж байгаа учраас энэ маань сонгуулийн шоутай ямар ч хамааралгүй зүйлээ гэдгийг бол хэлсэн. Мэдээж энэ хөтөлбөр маань одоо 3 сарын 15-наас хэрэгжээ 5% маань яваад эхлэхэд бол хүн болгон одоо таашааж байгаа. Үнэхээр тийм юм биш үү? Нэг талдаа монголчуудын итгэл буурчихсан худлаа ярьж байгаа ах гэдэг. Нөгөө хэсэг нь бол бас энийг зохион байгуулалттайгаар буруутгах гэж мушигдаг. Тэгтэл яг бодит байдал дээр энэ маань ажил болж болох юм а гэдэг бол бид нар бас харуулж чадсан байна. Бид нар энийг бас үе шатаа хэрэгжүүлэхээр тодорхой одоо байршлууд заасан. 21 аймаг алслагдсан 3-4 гэр ороолын дахин төлөвлөлтөнд хамрагдсан айл өрхөдөд энэ 5% зээл минь хамрагдах юм а эхний ээлжинд. Мөн одоо сая 3-7 хоногийн засгийн газрын оролтоонд сайн хашаа хөтөлбөр гэдэг. За тийм сайн хашаа хөтөлбөр гарсан. Сайн хашаа хөтөлбөрөөр хамрагдчих байгаа айл өрхөдөө бас 5% ипотекийн зээлэнд хамруулахаар болсон. Тэгэхээр өнөөдөр хүмүүс шалгуураар уу? Шалгуур нь арай өөр. Мэдээж энэ орон сууцнд хамрагдах энэ асуудал бол 5%, 8%-аараа одоо тодорхой байршлуудаараа ингэ явчихж байгаа. За сайн хашаа хөтөлбөрийн хувьд бол Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөв их хурлаар баталсан байдаг. Тэгэхээр аль хэсэгт нь Улаанбаатар хотын аль хэсэгт нь гэр ороолыг одоо дахин хөгжүүлэх юм бэ? Бага байршлууд гэдэг бол заагаад өгсөн. Энэ байршлууд дээрээ гэр ороолын орчин нөхцөлийг сайжруулж халуун утан дулаан цахилгааны одоо тий халуун утан халуун утан улсын дулаантанд оруулах нөхцөл боломжийг бид нар бүрдүүлэх чиглэлээр энэ 5%-ийг бол ипотекийн зээлийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ тавигдж байгаа шаардлага нь бол тухайн хашаа байшин газар маань тухайн одоо өмчлөгчийн байх хэвээр. Мэдээж одоо зээлэнд хамрагдах гэж байгаа юм чи ажилдаа орлоготой байх нь бол бас тогтоогдсон байх шаардлагатай. За энэ бол одоо хизээ манай одоо гэр ороолд хэрэгжиж болох вэ? Бид ямар зохион байгуулалтанд орж болох вэ гэд иргэд өөрсдөө хүсч ирж маш олон өргөдөл надтай бүр уулзъя гэж байгууллага хамт олноороо бид нар тэгж уулзаж энэ талаар бол одоо тодорхой мэдээлэл авч зохион байгуулалтанд орох хэрэгтэй байна гэдэг бол мэдсэн. Тэгээ яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах манай барилгын салбарын компаниуд ч гэсэн аж ахуйн нэгжүүд бас маш сайн бэлтгэлтэй байгаа. Ер нь хөдөө орон нутгад бусад газруудад тийм туршилсан одоо туршлагууд их байгаа л да. 8% зээл бол 80 м2-аас доошо байр авж байгаа хүмүүст яадаг хамаардаг тийм үү. Тэгэхээр 80 м-с дээш одоо байр авдаг иргэдийн яах юм болж байна. За энэ бол бас асуудлын нэг гол сэдэв болдог. За үндсэн хуулиар олгогдсон хүн болгон одоо тэгш хүртээмжтэй эрх хэдлэх ёстой үндсэн хуулиар олгогдсон эрхийн маань одоо зөрчөөд байна гэж ингэдэг. Тэгэхээр өнөөдөр бид нар дунд давхаргаа буюу дундаас доош орлоготой иргэдэг орон сууцчлуулах тэдгээрийг дэмжих юм бодлого хөтөлбөрийг эхний ээлжинд авч.
Тэгээ өнгөрсөн хугацаанд энийг бол бид нар орхигдуулаагүй. Нийтдээ нэг 18700 айл өрх 80 м квадратаас дээш орон сууц худалдаж авсан жилийн нөгөө 16-аас 20% хүүгээ хувийн хүүтэй хүүгээ зээлээ төлөөд явж байгаа юм л та. Тэгэхээр эхний ээлжинд бид нар нэг ийм судалгаа гаргасан юм. Гаргаж байгаа одоо бас энэ маань яг эцэлэгдэг байгаа. За бүгдээрийнгийн энэ 18700 айл өрхийг шууд 8% зээлэнд хамруулаад явах юм боломжгүй байна. Тийм учраас энэ 80 м квадратаа эхний ээлжинд 100 м хүртэл квадрат 120 одоо ингээд 150 180 гэдэг ингээд системтэй ингэж үйлчилсэн байдлаар энийг бас авч хэрэгжүүлээд явбал өөрөө хүмүүс бас одоо юу гэдгийг төр хүлээх хугацааны л асуудал байгаа юм л да. Тодорхой хугацааны асуудлын дараа бол 8% зээлэндээ бүгдээр хамрагдаад явахын боломжийг бүрдүүлээд явъя. Тэгэхээр эхний ээлжинд бид нэг ийм үе шаттайгаар явах юм шаардлагатай байна. Өөрөө энэ эдийн засгийн одоо тооцоо судалгаагаар шууд хамруулаад явах боломжгүй байна гэсэн ийм үр дүн гарсан учраас бид нар ийм арга хэмжээндэр бол одоо ч гэсэн судалгаа хийгээд ажиллаж байгаа. За битүүрийн завсарлах цаг болсон байна. Ингээд завсарлагын дараа хоёлаа эргээд одоо студидтэй уулзсан. Дэлгэр Монголыг цацлаар сэрээдэг өглөөсөө дэлгэсэн хадган дээр ерөөл шингээсэн өглөөсөө буурлэжийн үрсэн цайлдаг өглөөсөө буян дөрчлөнд үлций бэлэгдэх өглөөсөө You don't know what's in store. Open your head, take a glass. Don't be scared. I'm right here. You wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. За цензургүй яриа нэвтрүүлэг үргэлжилж байгаа. Хоёулаа ипотекийн хуулийн тухай ярьж ирсэн. За одоо бол бас ингээд гэр хорооллын дахин төлөвлөлт тийм ээ энэ талаар ярих хэрэгтэй байна. Тэгэхээр урд нь энэ манай нийслэлийн үйл даргын одоо маш сайн ярьдаг юм асуудал. Тэгэхээр хуучин болвол тэгжсэн л да. Та нар гэр орлоо чөлөөлчихөө. Энэ дээр ингээд шинэ хотгоо ороод барих гэж байна. Эндээ та нар одоо ингээд өөрсдөө амьдарч болно. Альсгүй бол өөр байршлаа сонгоод одоо хувийн хөгжлийн байгууллагуудаа түншлэлийн харилцаа тогтоогоод өөр газар одоо орон сууц худалдаж авч болно гэдэг нэг боломжуудыг хэлэхээр худлаа ярьж гэн хуйлагдж гэн. Одоо нэг тийм их үл итгэх байдал ингэж явдаг байсан. Тэгээ энэ зохицуултыг бас нийслэл маань өөрөөсөө эрдэнэ төлөөлөгчдийн хурлаараа шийдвэрлээд журам гаргаад зохицуулдаг байсан зохицуултыг өнгөрсөн одоо 2015 оны хаврын чуулганаар хуульчилж баталж өгсөн байгаа. За нийтдээ Улаанбаатар хотод нэг 32 байршил дээр одоо зарлаад тендер сонгон шалгаруулалт явагдаад аж ахуйн нэгжүүд нь ажиллах гэр эхэлцэл юм хийгээд одоогийн байдлаар нэг 22-3 байршил дээр бол энэ дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа. Би сая нэг бараг сарын өмнө байх нийслэлийн одоо Батулга даргатай хамт гэр орлын дахин төлөвлөлтөн дээр яг тэрнээр ажиллаж орон сууцтай хамрагдаж байгаа иргэдийн бас сан сэтгэлээ сонсч гэр орлын дахин төлөвлөлтөнд хамрагдсан байшингийн нээлтэнд очсон. Тэр иргэд бас хэлж байгаа юм л та бүр инээд хүрээд баярлаа тийм. Энэ би амьдралаа зохиогоод энд 30 хэдэн жил амьдарсан энэ газар дээр өнөөдөр би орон сууцнд хамрагдаад ерөөсөө би итгэж өгөхгүй байсан худлаа ярьж ийн гэсэн энэ хүмүүст маш их би төв удсан да гэж. Газараа чөлөөлж өгөхгүй байгаад байсан нөгөө хүмүүс үйл ажиллагаа явуулаад эхлэхээр эхэлж өгөхгүй байгаад байсан. Ингээд өнөөдөр ингээ хараад энд орстой бүр үнэхээр баярлаад байна. Би одоо бусдад хэлж байгаа. Би үнэхээр одоо энэ хүмүүст ингэ төв удаж ингэжсэн, үл итгэжсэн. Тэгтэл ингээд бид нар сайхан байршинд орон сууцнд орчдөг юм биш үү? Та нар ч гэсэн газараа чөлөөлж өг.
ингээд ийм сайхан одоо тохилог орон сууцтай, ийм сайхан тогтчлттой, ийм байршилд амьдрах болсон байна гэдгийг бол би хэлээд байгаа. Үнэхээр баярлж байгаа гэдэг сэтгэлийн бас тэгээ сонсч ирсэн. Тэгэхээр яг ийм байдлаар энэ гэр ороолын дахин төлөвлөлтөнд хамрагдсан айл өргөд маш их дуртай таатай байгаа. Мэдээж одоо өөрөө бид нар их бол дарахтай би нэг Тоск 2-ын нэг айлд очисон. Тоск 2-д одоо шинээр орон сууцнд орсон. Тэгсэн хоёр хөгшөө хөрхийн ингээд гэр хороолд амьдарч байхдаа байнга л ингээл одоо нэг аяга угаасан ч ус салаадаг. За галаа түлхгээл нүүрсээ гаднаас авдаг. Тэгэл усаа татах хэвээр авах хэвээр гэл ингээ байнга юм аарсаар гэрийн ажил ингээл тогтмол хийгээд идэв юм л да. Ингээ байранд орсон чи бүр нэг сонин ингээд зөв зүгээр ингээд суугаад ингээд ах юм. Ингээ сууж болж байгаа ч юм болоо гоо ч юм болоо гэж бодоод юу ч хийх вүлээ гэж бодоод одоо бүр ажилгүй болчтой юм биш үү гэж тэгж орсон чи тэгж хэлжсэн юм. Ханаас усгож үлээл ингэ чи нэг гал түлх юу үлээ нөгөө нүүрс түлээ гэж ингэхгүй бүр сайхан ингэ бүр амраагаад өглөө гэд. Болж байгаа ч юм уу болохгүй. Тэгээ бүр одоо тэрнээ бас дасаж өгөхгүй байгаагаа л хэлээд байгаа юм л да. Яг ийм байдлаар энэ гэр ороолын дахин төлөвлөлтөнд хамрагдсан айл өргөд бол маш таатай хүлээж авч энэ төсөл хөтлөөр маань амжилттай хэрэгж байгаа. Мэдээж сайн яаж байгаагаар бол бас сар зүйл одоо суу одоо юу гэдгийг буруудах гэсэн буруу шасан яриануд байдаг. Хамгийн нэг төвшөлтэй, бэрхшээлтэй юм юу гэхээр инженерийн дэд үтс шумшилжээ татахад маш хүндрэлтэй байдаг. Одоо юу гэдэг энэ нүгээр гэр орол байлаа гэхэд энэ хавийн гэр ороолыг одоо чөлөөлөөд орон сууц барих гэж яаж тэр шумшилжээнд хурж явах вэ гэдэг бол бас бэрхшээлтэй байдаг. Тэгээ энэ дээр бол бид нар хот маань бас нэлээд сайн одоо төлөвлөлт хийж энийг бол бас бодит ажил болгож байгаа. Тэгэхээр энэ бол иргэдийн оролцоонд суурилсан маш тийм том бүтээн байгуулалтын ажлыг бол манай энэ барилгын салбарын хийж гүйцэтгэж байгаа юм л да. Энэ бол үнэхээр амжилттай болсон тий. Үнэхээр амжилттай болсон. Үнэхээр хүмүүсийн одоо сонирхолд нийцсэн, хүсэлд нийцсэн. Өнөөдөр энэ утаанаас салмаар байна. Энэ агаарын бохирдол, хөрсний бохирдол үнэхээр л тэр байранд орцсон айлууд бүр хийж байх юм олж ядаад байна шүү дээ. Байр гэдэг чинь үнэхээр ийм сайхан юм байна. Бүр мэдэрч байна. Бас түрээсийн орон сууц байна тийм ээ. Тийм түрээсийн орон сууцны хөтөлбөрт сая бид нар одоо сайхан мэлгийн ерөнхий сайдтай төрийн орон сууц захиалчлалтын корпорацийнхандаа нийлээд түрээсийн орон сууцны одоо 350 айлд суглаа явуулж ямар одоо өрсөлдөөнтэй болов ста нэг аттай одтой айл өрхөн л түрээсийн орон сууцнд хамрагдах энэ эрхийг энэ олж авлаа. Яг бид нар төлхөөр гадуулж өгч явцд болсон манай тэр оршин суугчид бас хэлж байгаа юм. Ямар азар хамрагдаж чадваа бид та чадлаа штэ гэж ингэж. Яг 350 айл түрээсийн орон сууц хэрэгжээд эхлэхэд нийт 2400 айл өрх бүртгүүлсэн байна. Тийм одоо хүсэл сонирхол эрэлт хэрэгцээ байна. Өнгөрсөн жил би 5 сард бас засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцны хөтөлбөрийг бас засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Ингэхдээ одоо Баян зүрхт бас 800 айлын орон сууцыг түрээсийн зорилтоор барьж байгуулах энэ одоо төслийг одоо батлуулж 3 жилийн хугацаанд барих ийм шийдвэрийг гаргуулсан. Энийг бол одоо нийслэл хот зохион байгуулж гардан хийж гүйцэтгэх байгаа. Энэ жилдээ эхний ээлж яхан одоо барилга ашиглалтанд орох юм билээ. Энэ мэтчлэн одоо мөнгөн хуримтлал үүсгээд бүрдүүлж чадсан иргэдийг 5%, 8% зээлэнд хамруулад явах. Одоо байгаа нөхцөлийн сайжруулад одоо 5% зээлэнд хашаа байшинг сайжруулж сайн хашаа хөтөлбөрт одоо хамруулах. Мөн одоо түрээсийн орон сууцыг бас өнөөдөр хүмүүсийн амьдрал авах харилцаа адил байна. Түрээсийн орон сууцыг ялангуяа залуу гэр бол маш их хүсэж байгаа байхгүй. Бид нар өнөөдөр энэ түрээсийн орон сууцнд 5 хүртэл жил амьдраад одоо 30% урьдчилгаа нөхцөлөө бүрдүүлээд байр худалдаж явна гэх бүр зоригтой болчихж байгаа. Нэг ийм юм ажиглагдаад байт юм л да сүүлийн жилүүдэд. Аль ч нам нь одоо ингээд нийгмийн дунд давхаргаас доошо давхаргалуу те маш их одоо бодлогоо чиглүүлдэг. За тэр нь ч зүг баг. Залуу гэр бүл рүү ч юм уу. Гэтэл өнөөдөр нийгмийн баялагийг одоо үйлдвэрлэдэг, хүмүүсийг ажлын байраар хангадаг, чинэлэг гэрхэд одоо дундаас дээш давхаргын лөө чиглэсэн бодлого алга байна. Тэгээ нөгөөдөл нь аргаа барахаараа офшорт очиж компани агуулдаг байна. Тэрнээс өөр арга байхгүй байна. Бид нар өөрсдөө толон тарах хэрэгтэй татварын орчноо харах хэрэгтэй гэж амар жаргал гişүү хэлж ирсэн. Тэгэхээр та энэ талаар юу бодож байна? Юу гэж хэлэх вэ?
Тийм өнөөдөр бид нар бас халамжийн систем нэг талдаа үйлчлэл байгаа юм л да. Үйлчлэж одоо энийг хэрэгжүүлэх зайлшгүй бас шаардлага. Тийм ба. Тэ бүлэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй одоо ахмад настай за залуу гэрүүлэгч гэсэн бид нар дэмжих хэрэгтэй. Нөгөө талдаа яг өөрөө чи хэлж байгаагаар яг баялаг бүтээгч нар бид нар бодлогоор дэмжих хэрэгтэй. Би чинь одоо өөрийнхөө барилгын салбараар жишээ авъя л да. Өнөөдөр дотоодын нөөц боломжтой тулгуурлаад үйлдвэрлээд явах бараа бүтээгдэхүүнүүдийг урдаас ирэнээс зөөсөр л байх юм бол нөгөө баялаг бүтээгч нар, нөгөө ажил олгогч нар, нөгөө үйлдвэрлэгч нараа одоо дэмжихгүй байна гэсэн. Дотоодын үйлдвэрлэлээ өөрөө өөрсдөө төр одоо ямар нэгэн бодлогоор дэмжихгүй байгаасаа байхгүй үгүйсгчээд байна шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн одоо 3 жилийн хугацаанд энэ барилга тоглолтын яамд ажиллаж байх үед ер нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжье. Дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжсэн бодлого хөтөлбөр баг хувийн хүүтэй зээлийг олгоё. Тэр хэмжээгээр татварын бодлого дээр одоо дэмжлэг үзүүлье. Дотоодоо үйлдвэрлэж чадж байгаа энэ бараа бүтээгдэхүүнүүд бид нар импортын татварыг нэмье гэдэг өнгөрсөн жилээс эхэлсэн байгаа. Бид нар 2016-наас эхлээд цементийн татварыг импортын татварыг 5%-аар авдаг байсан бол 20% хүртэл нэмсэн байна. Ингээд 2016 онд бол бид нар цементийг импортоор авахгүй хэмжээний болчлаа. Бид нар экспорт ярих хэмжээний болчих. Ингээд сая бас энэ засгийн газрын хуралдаанаар 18 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийн импортын татварыг нэмсэн. Тэгэхээр импортын татварыг нэмжээ импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүн яг тэр татварын хэмжээний ашиг олдгийг бид нар татвар болгочихж байгаа юм л да. Тэгэхээр орж ирэхгүй болчихсон. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Дотоодын үйлдвэрлэл маань өөрөө тэр норм дүрм стандарт хангасан чанартай байх хэрэгтэй гэдэг шаардлагыг давхар тавьчихж байгаа. Ингээд юмгээр бол одоо барилгын тухай шинжилсэн найруулгатаа бол бүр хуульчилж өгч одоо батлуулсан байгаа л. Тэгээ энийг ингээд цогцоор нь харахгүй болвол нэг талдаа нийлүүлэлтэд дэмжиж байдаг, эрэлтэд дэмжиж байдаг. Тэгтэл яг одоо үйлдвэрлэлээ дэмжих дотоодын нөөц боломжтой суурилсан одоо бараа бүтээгдэхүүн ажиллах хүчин боловсон хүчний бэлдэх энэ болгоныг салбар бүрээр нь одоо тухай бүрээр нь гэж анхаарч явахгүй бол өрөөсгөл болчтой. Тийм учраас бид нар энэ баялаг бүтээгч нараа дэмжих ёстой. Үнэхээр хөрөнгө оруулалтын тухай хуулийг бид нар баталсан. Хөрөнгө оруулалтын тухай хуулиндаа бас хэдий хэр хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирж байгаасаа ямар салбарт ямар бараа бүтээгдэхүүн гэдгээс бас татварын хөнгөлөлт чөлөөлт үзүүлэх хэмжээний болцсон шүү дээ. Тэгэхээр яг өөрөө өнөөдөр банкны одоо зээлийн хөө маш өндөр байна. Жилийн одоо 20-оос 25% хүүтэй зээлээр ямар бизнес эрхлэх вэ? Монгол өөрөө одоо улирлын хамааралтай ийм орон учраас бүхий л салбарт одоо улирлын хамаарал маань нөлөөлж байдаг. Тийм учраас бид нар энэ татварын хүү бодлого за урамшууллыг өгч явах хэрэгтэй. Тэгээ тийм учраас бид нар дотоодын ажилтны хэдийг бэлтгэж जैन дотоодын одоо магадгүй ажилгүй байгаа хүмүүсийг одоо хэдэн хүнийг ажлын байртаа болгосон байна. Хэдэн хүнийг орлоготой болгосон байна. Цаанаа хэдэн айлыг одоо тэжих хэмжээний ийм хүчин чадалтай ийм үйлдвэр, ийм одоо компани, ийм аж ахуйн нэгжүүд байна гэдэг бол бид нар ирмэлж гаргаад яг бодит утгаар нь дэмжих хэрэгтэй. Зүгээр нэг ийм юу өгөх биш. Сертификат өгөх биш. Зүгээр нэг ийм хавтас өгч баярлал одоо талархлын бичиг өгөх биш. Бид нар бодит утгаар нь эдийн засгийн хувьд одоо хөшөөр хэрэгжилж бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй. Энийг бол тодорхой үе шаттай хэрэгжүүлж бүр эхлэх ёстой л гэж боддог. 2015 онд хаан үйлдвэргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр шинэ яармын төслийг хэрэгжүүлэхээр Тоскот одоо 50 сая долларын хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлжээ. За энэ хүрээнд яг юу хийгдсэн юм бэ? Тийм 2010 онд улсын хурал байна уу? Эсвэл 2010 оны улсын хурлын 36 дугаар тогтоолоор нийтдээ Улаанбаатар хотод 17 хотгон хороол баригдана гэдгийг бол одоо баталж өгсөн байдаг. Шинэ суурьшлийн бусад. За үүний нэг нь бол одоо шинэ яармаг хороол. Энэ шинэ яармаг хорооллыг анх одоо барьж байгуулах төсөв төлөвлөгөө гаргахтаа бол энэ яармгийн гэр хорооллоос судалгаа авсан. Өнөөдөр хэдэн хувь нь ажилгүй байна, хэдэн хувь нь ажилтай болохыг хүсэж байна. За орон сууцнд хамрагдаж байгаа иргэдийн тоо хэд байна, айл өрхийн тоо хэд байна гэдэг судалгааны үндсэн дээрээс энэ шинэ яармаг хорооллыг одоо яг жил болж байна. Энэ шинэ яармаг хорооллын одоо бүтээн байгуулалтын ажил эхлээд нийтдээ энэ шинэ яармаг хороол бол 2900 айл өрх
амьдран суух, оршин суух одоо энэ хороолол босно. Үүнийгээ дагаад олон нийтийн барилга байгууламж, дийлгүүр, эмнэлэг, одоо үйлчлэгийн төв сургууль, цэцэрлэг гэдэг ингээд энэ болгон бол одоо дагалдах баригдаад явна. Тэгээ энэ шинэ яармаг хороололд өнөөдөр одоо яармгийн гэр хороолол нь нисхийн орчим ажилгүй байгаа иргэдийг одоо барилгын талбай дотроо мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хамруулад стипендтэй оюутан одоо мэрэгшүүлж бэлтгээд шууд ажлын байранд гаргаж ажилдаа орлоготой болгож. За ингэснээр нэгд ажлын байрыг бий болгож байгаа, хүнээ сургаж байгаа. Нөгөө төгөөр бас тэр гэр хорооллын иргэдийг орон сууцнд хамрагдах боломж нөхцөлд бүрдүүлж байгаа. Мэдээж ажилдаа орлоготой юм чинь орон сууцнд одоо зээлэнд хамрагдаад явах боломжийг бүрдүүлж өгч байгаа. За энэ ажил бол маш сайн зохион байгуулалттай одоо хурдцтай явж байгаа. Эхний ээлжийн 3 үе шаттай хэрэгжин. Эхний үе шатны одоо ажил маань нэг 60% гүйцэтгэлтэй явж байгаа. Тэгэхээр энэ ажил бол одоо энэ оны эцсээр бол эхний айл өрхөд бол орон сууцнд хамрагдаад явах юм бүрэн боломжтой юм л да. Тэгээ бидний бас нэг энэ засгийн газрын дэмжлэг тогтоол гаргасан бас төрөөс энэ чинь бас бодлогоор энэ одоо зээл олгох юм шийдвэр гаргасныхаа бас нөгөө талд нь хариуцлага юу гэж тавьсан бэ гэхээр энэ шинэ яармаг хорооллын бүтээн байгуулалтын ажилд дандаа дотоодын одоо бараа бүтээгдэхүүнүүдийг ашигланаа. Гадны нэг ч ажилтан ажиллагчдыг оруулж ирэхгүй. Дандаа дотоодын ажилтан ажиллагчдаас сургаж бэлтгэж энэ бүтээн байгуулалтын ажилд одоо оролцуулаа гэдэг юм шаардлага тавьсан. За яг энэ шаардлагын дагуу ч энэ одоо ажил маань бүрэн дүүрэн хийгдэж байгаа. Гадны нэг 10 гаруй хүн байдаг. Тэр нь дандаа нөгөө зохион байгуулах ийм одоо менежерлэх ийм хүмүүс байдаг. Бусд нь бол дандаа Монгол ажилчид Монголын одоо бараа бүтээгдэхүүнүүдийг авч энэ үйл ажиллагаагаа нэмэн өртгөө дотооддоо шингээж байна. Нэмэн өртгөө дотооддоо шингээж байгаа. Тэр хэмжээгээр одоо гаднаас хамааралгүй болж байгаа. $1 үнэ ханшны хэлбэлцэл хамаарахгүй байгаа учраас харьцангуй одоо метр квадратын үнэ гэсэндээ тогтвортой бага байх байхаа гэж бодож байна. Та ер нь барилгын мэрэгжилгүй тий? Би барилгын мэрэгжилгүй. Би өөрөө хуульч эрхцөөч хүн. Энэ барилгын салбарт орж ажилласаас хойш би өөрөө энэ салбартаа үнэхээр бас дурлсан. Ийм гоё бүтээн байгуулалтын салбар. Бидний хийж байгаа бодлого гаргаж байгаа болгон бол бодит ажил болж хэн бүхний нүдэн дээр харагддаг учраас энэ бол маш гоё салбар. Манай барилгын бол одоо маш ажилсаг. За ажилсаг дотроо бол одоо юу гэдэг хээшаагүй тий үнэхээр тэр ажлыг тэр барилгыг босгоход шавартай ноцолдож бүх тэр хүнд хүчээр ажлыг одоо ир юмгүй хийж яадаг бас их ийм хүнд салбар л та. Гэтэ энэний ард бол гарч олон хүнийг баярлуулж олон сайхан хотын өнгө үзэмжийг нэмж нөгөө бурхан хүнийг бүтээсэн бусдын барилгачид бүтээсэн гэж одоо хэлдэг. Манай барилгачид бол энэ одоо үгэндээ маш хайртай, дуртай байдаг. Би ч гэсэн ингээ харахаар бас тийм юм шиг санагддаг. Улсын хурлын гишүүн зам тээврийн сайд зөрөгттэй санаандгүй таарад таны тухай бас нэг өгүүлбэр авсан. Тэгээд тэрийг үзээ байлаа. Хотын зээл 8% байна, 5% боллоо гэж цаана одоо ингээд өснөөл бусдурч яагаад гэдэг. Яг бодис байдал дээр маа байгаль нугалж идэг байхгүй. За би байгалыг ер нь эмхтэн хүн гэж ер нь заваарыг харж байгаа үгтэй. Тэгэхээр байгаль нэг юм хэлсэн байхад тэгээд ер нь ажлаа бүтчлээ гэж ойлгоод иргээ явчихсан шүү дээ. Манай улс төчид амьдралаас сэтгэх орчиж. Зүгээр амьдралыг зүгээр гудамжаар хашаа юугаар ингээд алхаад хардаг хүмүүс байдаг л байна. Яг тэнд нь орж тулж асуудал мэдрэхээр. Манай байгаль бол яг тэр гүнд нь явдаг байна. Ийм яриа авсан. Тэгээд хүмүүс магтаатай болтой юм. Уг нэг асуулт тавиач одоо аль болохоор хурцгаа асуулт ч юм уу авчих санаатай явсан. Ингээд магтаад идэв. Тэг би таны гайхаад байна л да. Барилгын салбарын тухай ярихаар та бүр хитрхи их сайн яриад байна. Одоо дахиад нэг 2 асуулт тавьчихвал одоо Майдр эко хот бий болгоно гэж шийдвэр гарсан. За 100 мод хөшгтийн хүндээ гэдэг ингээд бас л бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа тийм үү? Энэ талаар та ярьж өгөөч. Тийм өнөөдөр Улаанбаатар хотын нөхцөл байдал маш хүнд. За дид үс шугамшүүлжээ.
хүрэлцээ муутай. Нөгөө барилгын норм дүрм стандартаараа мөрдөж явах хэвээр одоо нөгөө барилгаж талбай, ногоон байгууламж, авт зогсоол барилгын одоо салбарт хэрэглэгддэг маш олон норм дүрм стандартууд байдаг. Гэхдээ харамсалтай нь энэ маань бүрэн төрөг хэрэгжиж чаддгүй. Тийм учраас яалтчгүй одоо энэ хүн амын төвлөрлийг одоо сааруулах чиглэлээр одоо дараагийн хотгон оролуудыг одоо шинээр барьж байгуулах ажил бол өнөөдрийн барилгын салбарт тулгамдж байгаа асуудал юм. Тэгэхээр энэ Мадрейко хот бол цэвэр хувийн хвшлийн одоо санаачлах дээр үндэслсэн олон улсын стандартад нийцсэн эко гэдэг шаардлага тавигддаг энэ шаардлагад одоо бүрэн дүрм нийцнийг гэрчилсэн тэр олон улсын сертификатыг одоо авсан ийм хотын төлөвлөлт. Энэ хотын төлөвлөлтүүдийг бол Германы архитектор инженерүүд хийгсэн. Тэгээ энэ сертификатыг авсан өөрөө яг тэр эргээд маш том хариуцлага оногдуулт юм хэлээ. Тэр германуудтай ингээд уулзаа сууж байгаад яг үнэхээр бидний төлөвлөлтийн дагуу энэ хот маань одоо хийгдэж байна уу, баригдаж байна уу? Ямар нэгэн одоо эко гэдэг одоо тэр нөгөө өнгө аяс нь алдагдцсан байна уу, төлөвлөлтөнд алдагдцсан байна уу гэдгийг нь бол бид нар байн хянд шалгаж яадаг. Хэрвээ алдагдчих юм бол бид нар нөгөө ажлыг өгөөсгээд дахиад тэр эко хэлбэрт нь оруулж одоо барих, байгуулах энэ ажлыг хийлгдэг. Тийм учраас бид нар маш энэ дээр одоо анхааралтай нявхар ажиллана гэж ингэж ярьж байсан. Тэгэхээр энэ хотын одоо бүтээн байгуулалтын ажил бол техник эдийн засгийн үндэслэлд хийгдсэн. За төсөв төлөвлөгөө нь одоо хийгдэж байгаа юм байлээ. Магадгүй энэ ондоо бол багтаад үйл ажиллагаа нь бол өрнөд явах байх. Эхлээд явчих уу те? Явна гэсэн төлөвлөлтөй байгаа юм байлээ. Тэгэхээр өнөөдөр бол тэр яг майдер гэж бэлэгдээд байгаа бурхных нь хөшөө цогцлбарын ажил бол хийгдэж байж байгаа. Тэгээ энэ бол хотын цөмөн төв нь болоод явах хэвээр. Энэ хот маань өөрөө 4 одоо үе шатаас бүрдээд явах юм хот байна. За яг үүнийхээ хажууд даваа бас энэ Төв аймгийн 100 мод одоо сумыг 100 мод хот болгоё гэдэг бас манай одоо герман архитектор инженерүүд одоо хэсэгчлсэн болон ерөнхий төлөвлөлтийг хийж өгсөн байна. За цааш нь одоо хөшгтийн өндий байна. За хөшгтийн өндий бол олон улсын нисэх онгоцны бодолд авсан тээвэр логистикийн төв зохиолсон ийм хотыг байгуулъя. За ингээд шат дараалсан 3 хот одоо бий болж одоо байгуулагдана гэдэг бол хүн амын төвлөрөл саарна. Ингээ богдуулаад тойрсон, ороосон, хурдны зам, авто зам, төмөр зам, за одоо агаарын зам энэ болгоныг тавиад эхлэх юм бол бидний өнөөдрийн тулгамдаад байгаа бидний өнөөдөр шийдэж чадахгүй байгаа олон асуудлууд бол шийдэгдээд явах учиртай. Тэгээ энийг бол одоо төр засгийн зүгээс бодлого боловсруулагчид за энийг барьж байгуулахын төлөө бас явж байгаа ард иргэдийн бас оролцоо маш чухал. За энэ одоо төр хувийн хвшлийн түнсчлийн харилцаа энэ бол энэ хамтын одоо хүмүүсийн үр дүнд энэ маань одоо бодит биелэлээ олох учиртай. Тэгээд энэ нь бол удахгүй бас зохицлоож бүтээж бий болох ажил руугаа одоо эрчимтэй орох байхаа. Яагаад тэгэхээр бүх одоо бичиг цаасны хувьд төлөвлөлтийн хувьд бол бэлэн болсон учраас одоо эдийн засгийн хувьд тооцоо судалгаа хийгээд хөрөнгө оруулагч нараа бид нар татаж чадах юм бол энэ ажил бол бүрэн дүр хийгдээд явах юм бүрэн боломжинд бүрдсэн байна. За албан ёсны асуултаа хоёул дуусгая. Тэгтээ үзэгчдэд их сонирхолтой байсан баг. Яагаад тэгэхээр яг л бидний нөгөө амьдралд хэрэгтэй л асуултууд байна. Одоо ард түмний ихтгэл найдвар унтарч байна. Яагаад гэвэл итгэж сонгосон хүмүүс нь яг тэр сонголтод таашаагдахаар байж чадахгүй байна. Зарим хүмүүс бүгдээрээ бишэлтэй. Тэгэхээр танихаар худалч хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ? Үнэхээр ард түмэн их ихтгэл муутай болсныг би олон жишээн дээр харж байсан. Би түрүү хэллээ шүү дээ. Ингээд гэр оролын дахин төлөвлөлтийг одоо та нар дахин төлөвлөлтөнд оруулаад шинэ орон сууцны хотоо орол барьж өгөх гэдэг нь гэхээр л нүүж өгдгүү, итгэж өгдгүү. Энэ мэтчлээ олон ийм одоо жишээ байдаг л та. Би ч өөрөө бас тулгарч байсан энэ худлаа л ярьж байгаа байхаа. Би бүр өөрөө яг энэ шин сумын төв гэж Баянгор аймгийн Бууцаагаан Баянлаг сум дээр хэрэгжсэн энэ төсөл дээр яг бас энэ төслийг одоо гардаг хийж гүйцэтгэж байсан. Одоо барилга тоглолтын яамд байхдаа очоод сумын төвийн иргэдийг ингээд танилцуулаад явхаар өөдөөс ингээл хараа сууд. Та нар ингээд яас ойлгохгүй байна уу гэдэг ингээр ойлгож байна. Тэгээ та нар одоо яах вэ? Энэ дээр одоо та жишээ нь яаж оролцох вэ?
Мэдхгүй гэж. Та яагаад мэдхгүй гэж байна? Одоо магадгүй та энэ газар шорооны ажил хийх юм уу? Аль эсвэл гарын урд уу байгаад сургалтанд хамрагдаад энд ажиллах юм уу? Яамаар байна? Яаж оролцох одоо хүсэл сонирхол байна гэхээр ерөөсө дуурч өгөхгүй. Тэгээ би бүр гайхаад энэ одоо нутгийн иргэд ямар сони юм бэ ингээд дэмжээд одоо баг ингээд хоёр гараа өргөөд одоо би яах хэвээр ах нь яах вэ эх чинь яах вэ гэд ингээд явмаар ингэж бодохоор дуурч өгөхгүй байгаад байсан. Ингээд дараа нь би учрыг нь олсон л доо. Ингээд нөгөө бүтээн байгуулалтын ажил хийгээ тоошороо бужигнаад нөгөө нүдэн дээр нөгөө сургууль цэцэрлэг эмнэлэг одоо дотуур байр гэд нөгөө төлөвлөлтийн дагуу ажил хийдэг гэсэн чинь өмнө нь ирж хэлж байгаа байхгүй. Энэ ажил яг ийм бодит болно гэж би ерөөсөө бид нар итгээгүй. Итгээх учраас таныг одоо яаж оролцсомоор байна, та яамаар байна гэд ингээд дуугаал байгаад идэг байсан байхгүй юу гэж ингэж хэлээд. Тэгээд тэр хавьд одоо бизнес эрхэлж ийсэн одоо нэг жижигхэн лангуу ажилуулдаг, нэг хоолны газар ажилуулдаг, нэг одоо суманд очиж хин олноор очиж буудлах вэ. Тэгээ энэ болгон болоод өөрөө бизнес болоод эргэлдээд ингээд явцсан чинь маш их баярлж байгаа юм. Маш их бараа татахгүй бол хэвээр энэ хавьч нөгөө хүмүүс их байгаа болохоор айгүй ордон дуусчаад байгаа хэвээр айгүй сайн байна өө хэвээр их чинь одоо галтгаа ажиллаад хоолыг бэлдэж өгөөд хүүхдээ тусданд гаргаад гэл ингээл хөдөөнийхэн чинь бүр ингээл айгүй ингээд цааш нь ингээл яа. Тэгээ би ер нь хүнд хэлсэн одоо амлалт хийх гэж байгаа одоо төсөв төлөвлөгөө юм а танилцуулж байгаа бол хийж болох юм а хэлэх хэрэгтэй. Тэгжээж хүний итгэлийг олж итгэлийг дааж төлөөлөл болж суучаад худлаа яриад иж болохгүй. Адгийн наацх нь одоо төлөөл болсон тэр ажилдаа идэвхтэй оролцох хэрэгтэй, хуралдаа суух хэрэгтэй. Юу гэж амласан тэргээ хийж гүйцэтгэх хэрэгтэй. Хүний ер нь аливаа асуудал дээр итгэл алдна гэдэг бол тэгэл одоо цаашаа ер нь яаж явах вэ? Утгагүй болно ш. Итгэхгүй болно. Ямар ч юмд хүн итгэхгүй болно. Итгэл алдна гэдэг бол тэгэл ер нь цаашдаа бол харьцаад нийгмийн харилцаач гэсэн их сонирн болно л доо. Итгэл алдахгүй тал дээр эмэгтэй хүмүүс нь илүү идэм болоо эрэгтэй хүмүүс нь илүү идэм болоо. Ер нь ингээ амьдрал дээр харахад эрэгтэй хүмүүс итгэл алдна одоо ингэхэн гэдэг дээр бол нэг тийм бас нэг ойшиж үздэггүй юм шиг харагдгийг. Эмэгтэйчүүд бол бас нэг юм олон талт харилцаа. Одоо магадгүй одоо эмэгтэйчүүд нэг юм хийсвэр том юм амлдаггүй байдаг юм уу? Хийсвэр юм одоо харьцангуй бага ярьдаг байдаг юм уу? Бас хэлсэн ярьснаа биелүүлэхэд араас нэг дуусгач гад эцсийг үзэхэд ингэж мах руу шамдаж явдаг юм шиг тэгж санагддаг шүү дээ. Ер нь бүхэл салбарт энэ гүйцэтгэх шатанд одоо байгаа шийдвэр гаргаж байгаа энэ эмэгтэйчүүдийг харахад тэр тал нь их давамгай байх шиг санагдтыг. Арчилсан намын одоо нэр дэвшүүлэлт боллоо л да. Гэтэл анхан шатны байгууллагаас 4 эмэгтэй нэр дэвшигч гарч ирсний нэг нь та. Тэгэхээр нөгөө яг юм хийлгэх тэр нөгөө төрлөөгөө явуулах дээр болохоор эмэгтэйчүүдийг хорчоод байна тийм үү? Тэр хэвээрэл байна. Тэр үзэл. Тийм. Тэгэд энэ нэг бол би чинь хоёр талтай харддаг юм аа. Одоо би хаан уул дүүргийг мэдээж одоо эрхээ автсан юм чинь хаан уул дүүргийг би сонирхож за энэ бүтээн байгуулалтын ажлуудад дагсан ажлуудаа олон таниулж сурталчилж ийм юм хийж яана гэдэг хэлээд явж байгаа учраас манай одоо нам энэ хамт олон тухайн одоо энэ оршин суугчд нь бол энэ хүн бас юм хийгээд байна шүү хийчих болох юм а гэдэг хүлээн зөвшөөрөгдөх гэж нэг асуудал байдаг. Нөгөө талдаа бид нар эмэгтэйчүүдээ ингээд одоо юу гэдгийг нэг орхих эмэгтэйчүүд одоо яах вэ гэдэг ийм юм одоо нэг ийм хандлага бол байна л да. Одоо энэ эцгийн эрхт ёсоос одоо ингэж улбаатай юм яваад байх шиг байгаа. Тэгэхээр энэндээ бас нэг өөрчлөлт шинжилт хийх ёстой бас цаг үе болсон юм болов уу? Энийг бас ингэж нэг уялдаатай одоо бүр ингээ илүү гардггүй маа гэхэд нэг ийм харилцах хамааралтай нэг ижил төвшөнд бас харах тийм одоо үнцгийг гаргаж ингэж олж харах тэрэндээ одоо хүмүүс хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй л дээ. Ер нь эмэгтэйчүүд залуучуудаа хүлээн зөвшөөрөхөд хойрог байна тийм үү? Нийгмээрээ тийм хандлагатай байна уу? За энийг одоо яг нийгмээрээ гэж ингэж яаж болохгүй маа. Шийдвэр гаргаж байгаа хүмүүс бол тийм хандлагатай байна. Шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаа хүмүүс бол тийм хандлага байгааг бол би өөрөө бас олж харж анзаарч байдаг зарим зүйл төр. Ингээд залууг нь мэдээж залуу хүн
тэр ажилд оролцож тэр одоо юу гэдгийг шийдвэр гаргах төвшөнд оролцож ижил сурч боловсрох болохоос биш гадна байгаад хаалганы цаана байгаад дотор юу болоод байгаа мэдэхгүй хүн яаж одоо тэрэнд санал бодлоо хэлж яаж оролцох юм бэ? Энэ ингээ хаалт болчих. За эмэгтэйчүүд гэдэг ингээ харахаар эмэгтэйчүүд бол хаа газар бол маш сайн гүйцэтгэгч нар байж чаддаг л да. Тэр гүйцэтгэгч байж чадчихна гэдэг бол тэр бодлогыг дэмжиж гэн, ойлгож гэн, хэрэгжүүлж гүйцэтгэж ажил болгоно гэдэг нэг өөр. Тийм учраас энэ эмэгтэйчүүдийг одоо бас түлхүү ингэж оруулж ирэх ёстой. Мэдээж энэ бол бас харилцсан юм хамааралтай байх ёстой. Мэдээж хөгшчүүдийн одоо туршлагатай хүмүүсийн, эрчүүдийн тусалцаа эмэгтэйчүүд нь ч хэрэгтэй, залуучууд нь ч хэрэгтэй. Тэгэхээр бид нар аль энэ нөхцөл байдлаа ойлгоод одоо бие биенээ дэмжиж өөртөө нөгөө баг болж ажиллах ёстой л. Урагч хүн гэж юу н ямар хүнийг хэлдэг юм? Монголчууд урагчд их дургуулдаг. Орчин цагийн урагч нар ер нь ямар хуу имижтэй болсон юм бол? За дээр үед бол одоо Монгол кинонуудаас энэ одоо урагчд үлдсэн одоо гэл ингээд юм гардаг. За одоо бол эх орноо худалдсан хүмүүс бол урагч нараа гэж ингэж хардаг болсон байна. Эх орноо одоохоо байгалийн баялагийг эх орныхаа газар шороо за ингээд нэг хүнд хамааралгүй юм шиг юм яриад байгаа боловч эцсийн дүндээ бол энэ хов хүнийг ч гэсэн худалдсан л. Тэгээд ингээд харахаар газар шорог нь худалдаж чадсан юм чинь хов хүн одоо яах юм бэ? Газар нутаггүй газар шороггүй байгаад эн чинь одоо хамааралгүй байна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Ийм учраас энэ маань их тал хэлбэрт орсон юм шиг байгаа юм. Нэг талдаа нөгөө талдаа бол одоо энэ урагч нар бол одоо юу гэдэг нэг ийм зохион байгуулалттай бүлэг болсон гэдэг юм уу? Ийм бүлэглэлийн системд бас орсон юм шиг байгаа. Тэгээ энийг бол одоо хүлээн зөвшөөрч чаддгүй. Ямар нэгэн гарц гаргалгаа гаргаад нэг юм ингээд нэг бантагнуулаад зууралтуулалаа ингээл сарниулж ядэр. Тэгээ энийг хэлсэн хүмүүс бас их дургүй ах шиг байна. Тийм тий. Ил гаргаж ингэж хэлсэн хүмүүс. Үнэн үг хэлэхээр юу гэдэг юм лөө? Тэгээ үнэн үг хэлэхээр одоо өхөр хүртлөшөөтэй гэж Монгол ардын зөрдцөө үг байдаг. Тэр бас үнэн л учраас хэлсэн байдаг байх л та. Тийм бах тий. За битүүрийн цаг ерөнхийдөө дуусж байгаа. Тэгэхээр Монгол улсыг яавал хамгийн амархан хөгжүүлж болох вэ? Та надад 3 зүйлээр юм уу 2 зүйлээр хэлж өгөөч. Бид нар ийм том газар нутагтай, ийм баг одоо хүн амтай. Яаж л бол яаж аль ч салбарыг хөгжүүлээд явах юм бүрэн боломжтой. Бид нар бодлого боловсруулж чаддгүй бол чаддаг энийг бодит ажил болгочихвол гэж хэлээ. Маш олон одоо бодлого одоо хууль эрх зүйн үед баримтчууд ингэж байдаг. Энийг бодит ажил болгочих. Тэдгээрийнхээ хоорондын уялдаа холбоосыг бас нарийн одоо холбоод өгч. Энд ч нэг юм хийгээл тэнд ч нэг юм хийгээ ингээд дэннүү ингээд сарниад байна. Тийм учраас хоорондоо энэ хийж байгаа ажлууд чи уялдаж өгөхгүй байна. Хамаарж өгөхгүй байна. Тэгээд ажлыг одоо баг гэлтгүүгээр энэ ажил болгоныг ач холбогдол өгч энийг бодит ажил болохын төлөө төгс төгөлдөр хийж чул Монгол бол маш 5-10 жилд бол зүгээр цэв хэдэл хөгжөд явах юм боломж бол байгаа. Хүүхэд эмэгтэйчүүд одоо нийгмийн хамгийн эмзэг хэсэг гэж дандаа яригддаг. За хүүхэд эмэгтэйчүүд хөгшөд тийм үү. Энэ одоо эмзэг энэ хэсэг рүү чиглэсэн хамгийн үр дүнтэй бодлого юу байж вэ? Гэхдээ адгийн наацхан л бид нар тий сая энэ эмэгтэйчүүдийн бүлэг энэ манай их хурал суудаг эмэгтэйчүүд энэ хүүхэд асрах үйлчлэгийн тухай хуулийг батлаад өгчлээ. Энэ үнэхээр сайн хууль болсон. Энэ үнэхээр сайн хууль болсон. Үнэхээр цаг үеийн үдэ олсон хууль болсон. Энэ цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, сургуульд хамрагдаж чадахгүй, хамрагдсан ч одоо олон тооны хүн болгоно нөгөө багш одоо харгалзагч энэ сургууль хүмүүжүүлэгч нь хурц ажиллаж чадахгүй ийм энэ нөхцөл байдлыг л бид нар их стандартын дагуу болгочих л. Энэ бол наазах юм хамгийн том ажил. Гэрийн нөхцөлд гэрте байгаа хүмүүс ямар их осол аваар эндэгдэлд орж байна. Бүр заримдаа ингээд энэ олон нийтийн хэл мэдээлэл хэрэгслээ за Facebook, Twitter бүр ингээд харж чадахгүй бүр нүд цочирдом арайчдаг юмэр юмнууд маш их болж байдаг. Тэгэхээр сургууль цэцэрлэгийнхаа хүртээмжийг нэмэгдүүлээд өгч хэрэгтэй. Сургалтанд боловсролд нь анхаарал өгч хэрэгтэй. Яг тэр хэмжээгээр эрүүл мэндэд нь анхаарал өгч хэрэгтэй.
Энэ болгон бол яг л эмэгтэй хүмүүсийн айл өрх болгонд тулгамдж байгаа нэг асуудлын нэг. Өнөөдөр одоо би ч гэсэн хүүхдээ за ердийн сургуульд одоо ерхий боловсролын 2 дугаар сургуульд манайх одоо хүүхдээ 5 дугаар төгсөл нь явуулж. Ингээд 5 дугаар ингээд одоо бага ингээд дүүргчлээ. Энэ хүүхд юунд сонирхолтой юм бэ? Бас сонирхлынхын дагуу бас нэг дэмжиж өгчөө. Бас нэг ари өөр сургуульд явуулж одоо тийм насандаа ирчлээ гэдэг. Ямар сургуульд өгөх вэ гэж хэлж. Төлбөр нь өндөр. За тэгээд найч ашаа одоо зөөдөг маш их одоо шаардлага тавьдаг. Тэр болгоныг бол манай энэ хүмүүс одоо хүүхд болгоноо өгч чадахгүй шүү дээ. Өгсөн нэгэнд одоо би төлбөрийн дийлэхгүй нэ буцаагаад одоо сургуулиуд нь явал. Энэ болгоноос хүүхдийн одоо сургууль, хүмүүжил нөгөө хамт олон гэдэг юмнаас салж ийн, хөндөрч ийн. Энэ болгон бол хүүхдийн одоо сэтгэл зүйд болон энэ сурч боловсрох орчин өөрчлөгдснөөр бас нөлөөлж л байгаа. Тэгэхээр энэ болгоныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тэгээд ингээд энэ болгоныг ингээд яриад байхаар бол одоо эмэгтэйчүүд л хийх хэрэгтэй, эмэгтэйчүүд л харах хэрэгтэй үнцэг юм шиг ингэж боддог. Энэ бол хүн бүхний бодож харах л хэрэгтэй асуудлуудын нэг. Тийм учраас энэ эмэгтэйчүүдийн асуудал бол одоо юу гэдгийг эмзэг асуудал гэхээсээ гадна эмэгтэйчүүдийн л асуудал гэхээсээ гадна бол бид нар одоо улс орны хойч ирээдүй болсон үр хүүхдийнхаа төлөө санаа тавьж амьдрдаг айл болгон л үр хүүхдээ сайн сайхан яваасаа сайхан сурч боловсрч хүмүүжээсэ гэдэг ийм одоо итгэл сэтгэл төгс дандаа л ингэж нөгөө хүүхдэл одоо тэмүүллийн одоо тэр сонирхлын дагуу ингэж хөгжүүлэх гэж оролцож байдаг. Энэ болгоны тат орчинд бүрдүүлэхийг одоо хэрэгцээ шаардлага одоо нэн тэрүүн тулгараад байгаа. Энэ дээр бол бас эмэгтэйчүүдийн бүлэг маш сайн ажилласан гэж одоо бис хэлмээр байгаа. Хүн болгол энэ дээр маш тайшаалтай хандаж одоо хэрэгжүүлээд байгаа. За хүчирхийллийн тухай хууль байгаа. За энэ бол бас их цаг үе нүдэ олсон зүйл болсон гэж байгаа. Тэр болгоныг бол бид нар мэдэхгүй шүү дээ. Яг юу болоод байгаа. Гэтэл тэрийг хууль эрхцэн хувьд зохицуулдаг хуультай болчихно гэдэг бол бас эн чинь өөрөө бас л нэг тохио, бас л нэг сигнал, бас л нэг зохицуулт. Магадгүй нэг юм яриад гэр бүл одоо юу гэдэг юм одоо шүүхийн шатандч гэдэг юм уу ирлээ гэхэд одоо энийг зохицуулт байхгүй байна гэж сууж байгаа гэдэг бол өөрөө юм жил явсан тийм юм л шүү дээ. Тийм учраас ийм хуультай болж байна гэдэг бол бас л нэг юм. Энэ бол үнэхээр бас тамхины тухай хууль, архины тухай хууль. Одоо бүхний дээр арх уудаг болчвол яг уу бага насны хүүхдүүд арх уудаг болчвол яг уу өнөөдөр тамхины тухай хуулийн дээр тамхи татдаг хүмүүс эсэргүүцдэг л дээ. Бид нар өөрсдөө мэдэрдэг шүү дээ. Хоолны газар орж хоолж идсэн, за найз зөвхтөгөөж болцсон, бидний өмсөж байгаа хувцас, үс гизэг бүхэл юм одоо тамхи шингээр гардаг одоо тийм үстэй. Энэ хувцсыг бол бүх одоо угаалганд өгөхгүй бол болохгүй нэ гэж ингэж ярьдаг байсан бол өнөөдөр бас тэр хууль гарснараа тэр хуулийг бас бүхний дээр одоо ягштал дагаж мөрддгөө махад дийлэх олонх нь дагаж мөрддөг болсон нь баярлалтай л тэр тамхи татцагт магадгүй да гарч тамхи татах байдаг юм. Энийг бид нар хийж хэрэгжүүлж бас хөвшүүлж чадчих шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг одоо суурийг тавьж нөхцөлийг бүрдүүлэх ёстой л байгаа юм. Энэ их нийгмийн захиалгатай хууль байсан баха. Дургүй юм шиг мөртлөө маш хурдан хэрэгжүүлж эхэлсэн шүү дээ ерөөсөө. Тэгсэн. А энэ нэр эсэргүүцгэж эсэргүүцдэг хүмүүс байгаа. Тэр нэр одоо энэ бол бүдүүлэг. Энэ дийлэх олонх нь дагаад байхад хүсээд байхад одоо хин нэгэн хүний эрх ашгийг нийцүүлж юм гаргамж байхгүй. Бид нар тэр чигээр нь тамхи татаж болохгүй гэдэг хууль гаргаагүй шүү дээ. Тамхи татаж болно. Гэхдээ тусгаалсан цэгт очиж татчих болно. Бусдад нөлөөлөх үс бус. Одоо би бол нөгөө эмч бас биш болохоор мэдэхгүй байна. Ер нь татж байгаа хүнээс илүү тэр хажууд нь сууж байгаа хүмүүс бол илүү хорддгоо гэж л ярьдгийм билээ. Одоо магадгүй тэгдэгч болол энэ тамхины хуулийг бас гаргасан ч гэж магадгүй шүү дээ. Эрдэнэчим гişүүл энийг сайн мэдж байгаа бах та. За бидний ярилцлага өндөрлөг тийшээ хандж байна. Гэтэ нэг асуултыг бас асуухгүйгээр өнгөрөөжлөхгүй. Гэтэ та маш товчхон хариулаарай. Бид нар одоо 2 минут үлдсэн байгаа. Хүүхэд эмэгтэйчүүд хөгшөд одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдгээл бид нар яриад байдаг. Ирчүүд гэж огт ярьдаг байхгүй. Ирчүүд эмнэлэг хүртэл цөөхөн байдаг гэл. Дэлгүүр нь хүртэл гэл. Тэгэхээр ирчүүдтэй чиглэсэн ер нь ямар бодлого байх хэвтэй? Бүгдийг амаргалж аваад зэрэгт явуулах юм уу эсвэл яах юм уу? Би ингэж боддгийм аа. Энэ намайг барилга тоолтой яамд байхад энэ бүтээн байгуулалтын цэрэг гэдэг. Энэ ялангуяа ирчүүд энэ одоо
өсвөр насны залуучуудыг бас нэг юм цэргийн хат тий. Би өөрөө ч бас энэ одоо цэргийн хүн манай аав бас цэргийн хүн. Энэ цэрэг энэ одоо цэргийн энэ одоо эрдэм бол хүнд маш их зүйлийг одоо ухааруулж байдаг, ойлгуулж байдаг. Би бэлдэр ийм өвдөгш одоо хүмүүжлийг олох гэж хэлж байгаа. Наацх нь алхаа гişээ цаг барьдаг тийм. Удирдлагатай байх, үг сонсож сурах гэд энэ болгоныг бас мэдэрдэг хүний хувьд бол энэ бүтээн байгуулалтын цэрэг гэдэг энэ хөтөлбөрийг бас дэмжиж явчихсан. Тэгвэл энэ ирчүүдэд би бас нэг тусалж гин, дэмжиж гин гэж ойлгож байгаа. Тэгээ харамсалтай нь энэ маань бас тийм амжилттай сайн хэрэгжиж өгөхгүй байна л та. Бидний одоо бодож төсөлжсэний дагуу бол явахгүй байгаад байгаа. Тэгэхээр бидний авч хэрэгжүүлээд байгаа юм дандаа ингээд эмгэгтэйчүүдийн үр хүүхдүүдийн одоо ахмад настай хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ингээд ирчүүдэд хайчаад байгаа юм шиг мөртлөө ирчүүдийн маань одоо гэр бүлдээ тавьдаг анхаарал, улс орондоо тавьдаг анхаарал болгон бүгдээр орж байгаа байхгүй юу. Тэгэхээр мэдээж үр хүүхэд нь сайн сайхан, ээж аав нь сайн сайхан, эхнэр нь сайхан байх. Энэ бол эр хүний бас л нэг жаргал байна. Ирчүүдээ яшиг хурал руу явуулаад байх юм уу? Тэгэхээр ирчүүд бол бас энэ дээр тодорхой бас бодлого гаргаж ажиллаж бол чаддаг. Өөрсдөө ирчүүд бол цаанаасаа л одоо нөгөө ажил амьдрал юмаа зохицуулаад аваад явчих юм чадaltaй. Тэгээд ар гертэнд бол сайн эзэгтэй нар нь бас ирчүүдэд дэмжиж өгж байгаа учраас бол энэ бол бас л одоо амьдралд орхигдуулсан юм байхгүй. Хамт яг л одоо ижлэхэн төвшөнд явж байна л гэж би ойлгож харддаг шүү. За баярлалаа. Битүүрийн ярилцлага үгээр өндөрлөлөө, урилга хүлээн авч ирсэн. Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн одоо амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Цензургүй яриа нэвтрүүлэг энэ 5 дахь өдрийн 21 цагт тусгай дугаар та бүхэнд хүргэх болно. Энд Монгол улсад одоо хамгийн их анхаарал татж байгаа нэг эрхэм хүн оролцох болно. Ингээд 5 дахь өдрийн 20-21 цагт эргүү уулзцгаая баярт. Open your head, take a glass, don't be scared, I'm right here, you wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. Эрдэст Vita Plus. Дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн.